байхгүй. Тэгж өөрөө ядраад яах юм бэ? Айгу одоохондоо жоохон амраадах яа. Харин тэрийг би өөрөө ч бодож олоогүй юм чи. Тэр чинь үгүй эн чин одоо уран бүтээл штэ. Ер нь бол уран бүтээл واخгүй. Хүмүүс ингээд шууд намайг одоо саяхан production байгуулсан гэж л хараад би түрүү хэлээл байгаа штэ те. Production одоо ингээд одоо л мэдгэж байгаа болохоос ш урд нь AI entertainment байсан бохгүй юу? Бас травматай юм асуучих юм. За яг ажлын өдрөдөр бол өглөө эрт босоод тэгэл октодоо хувцлал өглөөний цайг нь уулгалчаал тэгэл гараал хүүхдүүдэд цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Би бол аль болох хүүхдүүдэд цэцэрлэгт нь хүргэж өгөхийг айгүй хүсдэг. Гэтэл зарим үедээ яг өглөө эрт ажилдаа бол хүүхдүүдэд унтж ахтан гараа явчихна. Зарим үедээ нөгөө хүргэлтийн машинд нь хийгээд гинэ суулгаад явуулцдаг. Тийм байна. Тэгэл ажлаа өдөржингөө хамжуулж байгаа л аль болох яг цэцэрлэгт тарах ч юм уу тэр үеэр нь аль болох очиж авахыг бас боддог. Тэр болгондоо очиж авдаг юм дөө. Тэгэл гэртээ орой ирсэн багт нь л ажлаа дуусгаал ирдэг. Би бол аль болох надад цаг ингээд гарахлыг бол шууд гэр бүл руугаал тийм зорилго тавьсан байдаг. Ягаад гэвэл яг энэ үгийг маш их одоо их жахнараасаа ч юм уу те өөр эргэн тойрноос сонссон болохоор би аль болох гэр бүлээ нөгөө нэг ингэж одоо салгардуулахгүй те гэр бүлээсээ хол байхгүй байхын төлөө айгүй их хичээдэг. Юм л бол одоо нэг 7 хоногийн цаг зав гарах юм бол гэр бүлтэйгээ л хамт байхыг айгүй хүсдэг л те. Тийм ч болоод ингээд тэднэртэйгээ хамт байх тусам улам л жоохон ажил хиймэргүй санагдаад ирдэг болсон байлээ. Гэртээ байгаа. Тэгэл гэрийнхэнтэйгээ хүүхдүүдтэйгээ тэгэл одоо мэдээж ойлгосон тэгэл хүүхдүүд чинь янз ааш гарган тэр аашинд нь тохируулаад тэгэл ер нь тэгсгийгээл гоё хамттай ингээл байж ивэл нэг гоё санагддаг болсон. Намайг бол хүмүүс айгүй зөөлөн сэтгэлтэй гэж ярьдаг байхгүй юу? Одоо манай ганзаа ер нь дотны хүмүүс тэгдэг. Тэг би бас заримдаа энэ сэтгэлтэй хүн болохоор бас хаяа бас хүмүүст ашиглуулчтай юм шиг санагдаад байдаг л да. Гэтэ тэр нь бол надад бол яадын тий хүнтэй анх яаж харцсан яг тэр өрөөл байг тий. Зарим хүмүүс ч юм болохоор одоо яг ингээд хэрэгтэй хүнтэйгээ харьцаад тий айгуу гоё харьцаад хэрэггүй хүнтэйгээ зүгээр баг хайчдаг гэдэг ч юм уу тий. Би бол аль болох бүгднтэй л сайхан харьцаад ингээд одоо юу гэдэг контакт гэдэг ч юм уу тий хоорондын харьцаануудаа ингэж салгахгүй байхыг айгүй хичээдэг. Гэхдээ мэдээж болгоомжтой одоо ингээд гэр бүлтэй болохоор одоо ингээд 10 жилийнхнаас ч гэдэг ч юм уу тий найз нөхдөс ингээд мэдээж ойлгоомжтой харилцаа холцож л байгаа л да. Гэтэ одоо ингээд одоо групптэй бол ингээл бараг л өчигдөрхөн одоо уулзсан юм шиг тий. За яаж ин манайхаа гэдэг ч юм уу ингээл одоо ингээл киноныхаа нээлтэн дээр бол одоо ангийнхныгаа бас өрөх тийм завшаан олцсон. Манай ангийнхан бүр айгуу гоё баяртайгаа бүр 10 жилийнх шүү дээ тий. Тэгээ оюутан цагийн найзууд маань бас ирж байгаа гэдэг ч юм уу ингээд нээлтэн дээр ирж байгаа. Тэгээд би айгуу баяртай байгаа. Ягаад гэвэл энэ бол цэвэр одоо нэгж байгаа кино мөн бол одоо цэвэр яг нөгөө уг одоо алдар гэдэг хүний л дотоод сэтгэл юу бодож явдаг тийм илэрхийлэмж байгаа болохоор л бүгдэнд нь л яг юу хийснэ харуулмаар л санагдаад байгаа юм. Үзүүлчмээр тэгээд дүнгээ авчмаар нэгтгэн шиг. Цаачлал гэдэг чинь тэгж үзэх кино юм болов уу гэж надад санагдлаа. Хүлээлтээс давсан кино. Тайминг нь таарлаа гэдэг шиг бодож байна да гэж. Машиндаа суугаад сайхан киноны хатлаар эргэцүүлж бодондоо мэрэгжлийн байгаагийн асар том. Яг амьдралаасаа бол маш их зүйл суралцж явж байгаа. Хүмүүстэй харилцах, харилцаа
гэдэг ч юм уу те өөрөө ч одоо яг үндэлэхэд анх удаа одоо хүмүүс нэг ярьдэн шүү дээ те яриад эхэлсэн шүү дээ анх удаа л энэ дэлхий дээр анх удаа л энэ амьдралаар амьдарч үзэж ин гэдэг шиг ингээд яг бүхнээс л суралцж явж штэ одоо жишээлбэл одоо 10 жилдээ байсан алдар нэг өөр их сургуульд байсан алдар нэг өөр те их сургуулиас төгсөөд тэгээд одоо яг амьдралын гараан дээр гарсан алдар нэг өөр байж ирсэн эхнэр хүүхдтэй болсон алдар шал өөр болж одоо шал өөрч гэж те ер нь ингээл хувьсаал хөгжөөл апдейт хийгдээл гэдэг ч юм уу те тэгэл явж гин гэсэн үг шүү дээ хүн бүх юмнаас суралцж гин угаасаа л суралцсаар байгаа л ер нь нүдэ анд юм шүү дээ соёл урлагийн сургуульд ороход бол надад бол айгу гой санагдчихсан угаасаа л орё гэжсэн тэр яг хүсэл эрмэлзэл маань ингээд өссөн болохоор те асч исэн болохоор яг яваал арсан. Тэр үед бол ястал 0-ийн ногоонтыг гэх юм уу. Эсвэл одоо юу гэдэг цав цагаан цаас гэх юм уу да тий. Тийм байсан. Гэтэ яг урлагийн мэдрэмж бол надад байлгүй яах вэ? Тий. Тэр үед чинь нөгөө нэг одоо бол ингээд оюутнуудыгаа ингээд янз янзын жижиг одоо кинонд ч юм уу тий жижиг дүр юм уу эсвэл ямар нэгэн дүр эн чинь ингээд туршлага болно гэж явуулж байгаа шүү дээ кино тоглоод эсвэл театр ямар нэгэн продакшнуудад очиж тайзан дээр эсвэл одоо драмын театрт очиж ингээд туршлагаж ингээд ийш тийш явуулж бидний үед тийм байдаг гэсэн байхгүй. Тэгсэн чи бид нэр ангиараа нууцаар бүр ангиараа шүү дээ нууцаар багштай хэлэхгүй байжгаад нөө бид чинь тэр үед чинь бас одоо бүгд л мэддэг хөтэй тэгэл татгалаа оюутан байгаагүй байхлаа нэг хідэн цаасна гэл явал Lumino хамтлагийн клипэнд тоглож ирсэн. Өдөржингөө болоод тэгээд яг тэр нь яг нөгөө маргааш нь шалгалттай байлаа үгүй юу те бид нэр яг шалгалтандаа ямар ч бэлжсэн тэгээд бид нэр шалгалтандаа бэлж байхдаа тэр клипэнд тоглох уу гэхэн гол нөө тэгээд бид нэр бөөндөө яваад очие гэдэг ингээд тоглолцсон тэгээд багштай хэлээгүй тэр үед чинь бид нарыг бол айгу барьдаг гэсэн бохоггүй ийшээ тийш ямар нэг юм бити тоглол те та нар ингэж болохгүй одоо соёл урлагийн сургууль өөр гэсэн ийм юутай байх хэрэгтэй тий хамаагүй ингэж тоглож болохгүй гэл ингээд хаадаг байсан бохоггүй тэр үед нь бид нууцаар очиж тоглоо тэгээ багштай дараанд хэрэгуулж ирсэн юм л да яаж хэрэгүүлсэн клипэнд гарчсан ч ингээд хэрэгуулаа цагнуулаа та нар ингэж явдаа юу эргүүлээд одоо ингээ харангуул амар гоё дурсамжтай санагддаг байхгүй хүн тэр клип бол үнэхээр амар гоё дурсамжтай үе болж тарж байгаа. Тэр чинь яг л нэгдүгээр курстэй дөнгөж оролцтой сахтахгүй энэ тэргүй бүр яг ангаараа тоглож ирсэн шүү дээ. Одоо хүмүүс сайн мэдх юм хүмүүс бол тэр дууг бүр сайн мэдэх байх. Lumino хамтлагийн нөгөө нэг гэрэлт хорвоо гэдэг. Таны алдар юм бэ? Алдар? Биш нэр алдар чи юм бэ? Алдар? Чи алдар чи нэр алдар. Ямар сони алдартай хүн бэ чи? Ер нь тайзаа бас их санддаг л да. Гэтэ ер нь тайзан дээр тоглолтод ингээ орж яхад үзэгчдийн алга ташилт шууд ингээд тэр энерги одоо тайзан дээр байж хахад үзэгчдийн тэр энерги инээж байгаа гэдэг ч юм уу те эсвэл одоо үйлж байгаа тэр энерги шууд ирдэг болохоор амар одоо маш хүчтэй те маш хүчтэй ингэж ирж тэрнээсээ ингэж юм сэтгэлийн юм таашаал авдаг гэсэн. Тэгүн гутал дараа нь одоо ингээд дэлгэцийн уран бүтээл кинонд ингээд тоглоод ингээд ирэхлээр одоо бол сошиал ингээд фейсбુક гэднээр явж байгаа болохоор тэндээс комментууд харж гэдэг ч юм уу те янз янзын комментууд бичсэн байдаг шүү дээ киноны тухай эсвэл дүрийн тухай ингээд бичдэг байдаг. Тэрнээсээ ингэж харж одоо гэж одоо сэтгэлийн таашаал авдаг болсон байлээ. Тэ? Тэгтээ бас өөрийгөө киноч нь бас өөрийгөө бас дараа нь харна шүү дээ. Тэгэхэд тэнцэнээсээ бас ингээл за яг ийм дүр бүтээсэн байна гэл тэ. Тэгэл тэнцэнээсээ бас таашаал авнаа. Ер нь бол тэгэл
амар гоё тийм мэдрэмж нь бол гоё л доо. Одоо би бас дүр дээр ажиллах юм бол бас өөрөөр ажилламаасаа надад санагдаад байгаа. Яг өмнө нь бол одоо ингээд ажиллаж байхад мэдээж ойлгомжтой эхлээд бол яг тэр дотоод мөн чанарыг л хайж олохыг хүсдэг л дээ. Яг юунаас болоод ийм болцъё гэдэг ч юм уу. Яагаад? Яасан гэж гэдэг нөгөө нэг асуултууд байдаг шүү. Тэ? Яагаад энэ ийм болсон? Энэ нөгөө хажуудалд нь одоо харчиж байгаа тэр дүр нь яагаад энэ хүнд заа биш тгий гэд хэлчихв. Заа гэдэг үг яагаад байхгүй байна, тэ? Тгий заа хоёр ч өөрөө тусдаа нэг одоо хоёр ухтгун байж болно шүү дээ. Тэ? Тэгэхэд яагаад тэгээд хэлчихв? Хэрвээ заагээ хэлсэн бол яах вэ? Хэрвээ тгийгээ хэлсэн бол яах вэ гэдэг ч юм уу мэдэхгүй одоо ингээл ийм текстүүд болон одоо дотоод мөн чанарын айгүй их бодож олохыг л боддог. Гэтэ тэрэн дээрээ бас зөндөл алдаа хийжсэн. Одоо ингээл бүр анхныхаас ингээл ахуулал гэх юм бол бас ингээл алдаатай алдаа оноотой дүрүүд бол байгаа штэ. 247-гийн тэр дүр айгуугаа би нэрийг мартчих оргил илүү хин ч хэлээд анарч илүү 247-гийн дүр айгуу надад шууд одоо бууж ин л да. Ягаад гэвэл аз жаргалын шок болохоор аз жаргалын шок бас байж болно. Энэ хоёр дүрийн аль нэгээр нь байлиг гэх юм бол за аз жаргалын шок хитрхи тэнэглэдэ. Тэр яг ингээ азаргал хитрхи тэнэг найз л та. Тэ 247 болохоор айгүй бас гайгүй оффист ажилдаг гэдэг ч юм уу те. Тэгтэл бас жоохон тэнэгдүүл одоо хүн штэ те. Би бол өөрийгөө бол яг үндэлэхэд за одоо л би өөрийгөө таньж эхэлж байгаа юм шиг надад санагдчихж байгаа. Одоо яг ингээл яг хүүш би чинтэй ийм хүн юм уу? Юу вэ гэж те. Уг нь бол өөрийгөө олон жил хүн ер нь өөрийгөө л амар олон жил мэдж байгаа мэддэн штэ те өдөр болгон өглөө болгон одоо ингээд толь руу өөрийгөө харж гин те. За энэ бол ингээд гадаах төрхтэй тэгсэн мөртлөө ингээд дотроо бодож гин өөртөө ярьж гин ингээд ингэсэн ч гэсэн дахиад дээрээс нь ингээд өөрийгөө таньж мэдэх тийм юм гарч ирдэг юм байна. Би одоо жишээлбэл зүрхний хилэнгийн дүр одоо уулын өвгөн гэл хочтой те дүүгэр гэд нэртэй те. Тэрэн дээр байхын тулд одоо ёстой нэрээ амар турлсан. Гэтэ тэр турлалт нь яг кинон дээр бол нэг харагдаагүй. Ягаад гэвэл би өөрөө нөгөө нэг булцгар хацартай болохоор тэр ингээд мэддэггүй. Тэгээд дээрээс нь нөгөө дээл өмссөн чинь яг нөгөө бондгороор харагдаад унцаахгүй. Уг нь бол тэр дээл нь дотор ярга гэдэг шүү дээ. Нүл болчаа. Арай шиг болчих биш л дээ. Гэхдээ яг амар турцсан байсан байхгүй. Тэгтэл тэгэж тэр дүрдээ тэгэж хичээсэн болохоор ийм хөнгөн байсан. Жишээлбэл те хөнгөн байсан. Тэгээ одоо тэр их байлдаантай одоо нөгөө нэг манжууттай байлцдаг тэр их зургууд ямар ч хөнгөн байсан. Цасан дээр гүүж мөхөж чинь айгүй хэцүү юм билээ шүү дээ жишээлбэл те. Тэр үеийг одоо ингээд эргээл дурсан гол эргэн дурсахад яг тийм байгаад байгаа юм. Яг тэр нөгөө сэтгэл зүүн хойд ингээд гарч чадахгүй байсан дүр бол яг үндэлэхэд шизоо бол надад айгүй хүнд туссан юм шиг санагддаг. Тийм учраас ингээд шизогийн дүр дээр ажиллаж хахад би айгүй тийм ууртаа дотгошоогоо болсон бохгүй юу? Болж эхэлсэн бохгүй юу? Ер нь ингээд бүх юмаа ингээд дотгошоогоо ингээд найз нөхөд гэдэг ч юм уу тэр үеч чинь бас ихнэр хүүхдээ болоогүйсэн шүү дээ чаавс. Тэгтэл яг болоогүй ч гэсэн гэр бүлдээ одоо ээж аав гэдэг ч юм уу дүүнэр их жах нартайгаа ингээд харьцаагаа ингээд тасалсан юм шиг болоод те ингээд яг л тэр дүр нь өөрөө тийм болохоор тэгээд ингээд ийм дотгошоогоо хүн уурлахлаар ингэж асдаг хүн болохоор тэр ягаа шизоо гэд нэрлсэн тэр нөгөө нэрнээс нь одоо те ахуулаад ингээд өөртөө ингээд дотор юм ингээ үүсгээл ингээд угаасаа мундаг жүжигчин би биш л дээ. Гэтэ ингээд тэр зүйлүүд ингээ үүсгэсэн болохоор яг тэр ингээ надад үлдсэн юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Хаяа би ингээд одоо ч гэсэн ингээд явж хахад ингээл яг тэр нэг зан харашин нь надаас гарч байгаа юм шиг тийм айц төрүүлдэг байхгүй юу? Тэрийг би мэдэрчээд яана хүүхдүүдтэй иймэрхүү ийм байшиг ястай гаргаж болохгүй ш. Одоо болцсон шүү дээ тийм болохоор яг
ингээд хүүхдүүдэд тийм зүйл одоо тийм мэдрэмж төрүүлэхгүй шүү, гинт дууруулж болохгүй шүү гэхэд хаяа ингээд бохомдсон байж идэг үе байдаг хөөхгүй. Айгуу сонио. Тэгэд ер нь тэр шизогийн дүр надад бас амар нөлөөлсөн болов гэж бас боддтой. Хаяа. Гэтэ аль болох тэрийг ингээд байхгүйгээр ингээд зураг авалт дуусаад эхний бараг 6 сар ч юм уу ингээд яг тэр дүртэйгээ ингээд бүр яваал тахад байгаа юм чаа. Гайхамшиг жижиггүй хүмүүстэй одоо ингээ харилцаад ирэхэд яг л миний хувьд бол би нэг дүр бүтээж ийн л гэж боддог. Яг л би хөтлөгч хүн биш байхгүй юу? Би хөтлөгч биш байхгүй юу одоо тий? Би жүжигчин хүн. Тэгэхээр би хүүхдүүдтэй харьцахдаа яг нэг дүр бүтээгээд байгаа байхгүй юу? Одоо тэр одоо хөтлөгчийн дүр чинь хөтлөгч гэдэг дүр байлаа гэж бодоход тэр дүр би бол дотроо юу ч мэддэггүй бала хүн болж таарж байгаа байхгүй юу? Яаж юу ч мэдэхгүй байх ёстой вэ гэхэлэр тэр хүүхдүүд өөрсдийнхөө юм одоо ингээд хүмүүс ингээ анзаараад тахад хүүхдүүд чинь ингээл аава та энийг хараа, аава та ингэж чадах уу, аава ингэж чадах уу гэдэг чинь тэр хүүхд сурсан юмараа гайхуулж байгаа байхгүй ээж аавда тий. Тэрэн дээр нь дэм болж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй миний хөө сайн байна гэдэг ингээ явуучих юм бол тэр хүүхдийн сэтгэл зүй шууд уналтанд орж байгаа байхгүй. Бас ээж эцэг эхчүүд би бас тэрийг хэлмээр санагдтыг. Яг тэгвэл өөртөө итгэлгүй болж эхэлж байгаа байхгүй. Харин ч бүр аава ээж энийг хараа би ингэж чадж байгаа энийг хардаа гэл ингээл нугарж үзүүлэл ингээл гэх юм бол тэрэн дээр нь хүүе за одоо ч үл жоохон ингэчүүл гоё юм биш үү ингэчүүл миний охин ингээд бүр гоё харагдах юм шүү гэж ингэж дэм үг жоох юм бол тэр хүүхд чинь хажуугаараа суралцангаа ингээд бүр ингээ улам хичээгээд ингээ явна гэдэг сэтгэл зүйн тал дээр бас нэг надад тийм юм анзаарчихсан. Би одоо хүүхдүүдтэй яг тэгж харьцдаг байхгүй тий хичнээн би ингээд гэртээ ингээд одоо гадуур явж хагаад ядарсан ч гэсэн гэртээ орохдоо би заавалчгүй инээж яг л миний хүүхдүүд хүлээж байгаа байхгүй. Би ингээл хүмсгөө зангидал за ямар нэгэн ингээд хэцүү юм тохиолдсон ажил дээр ингээд тохиолдсон ч гэсэн би хэцүү байсан ч гэсэн одоо бас яг тэр нь надад айгүй ашигтай болж эхэлж байгаа байхгүй. Жүжигчүүн амьдрал дээр хэцүү байсан ч гэсэн би гэртээ орохдоо энийгэл ингээл ороход хүүхдүүд өөдөөс ухтал авахад зүрж над руу амар гоё энерги цацаад эхэлж байгаа байхгүй. Тэгвэл би нөгөө нэг тэр муухай юмудаа марцчихдаг байхгүй. Ерөн тэгээ хүн гэртээ орохдоо одоо манай багш нар соёл урлагийн багш нар зааж ирсэн шүү дээ. Нөгөө сургуульд орохдоо та нар голоошо тайлбар гэх тээ. Гэрт чинь байсан асуудал энэ сургуульд чамд ямар ч хамаагүй. Чи орохдоо өөрийнхөө хичээлд сурна тэ юмаа сурна анги хамт олонтойгоо байна. Тэрийг л чи бодож юу хийх гэж байгаа өнөөдөр ямар этүүд хийх юм ямар зохиол тэ жүжиг энийг бас зүгээр ингийн хүмүүс ч бас хэлмээр юм шиг надад санагддаг байхгүй. Гадуур явж байгаа тэр хүнтэй хэрэлцэн машинтай хэрэлцэн одоо юу гэдэг машин бөөн төгжүүл мүжүүл энэ болгоныга ингээд тэр муухай энерги аваад гэрт орж ирэх юм бол гэр чинь муухай юм бүртгэр дүнсгэр байдаг. Би тийм юмыг зүгээр ингээд аль болох яг хаалгаа яг онгоолохоос өмнө ч юм уу те зүгээр шууд за бол хай гэл ингээл ороход хүүхдүүдийн чинээс чинь гүйлдэж яриад гэдэг миний хүүхдүүд гэдэг тэр гэр бүлийн уур амьсгал шаал өөр тэгээ өөрөө ч тэр нөгөө стресс марчиж байгаа байхгүй. Тэр нь ингээд хиндэ гоё энерги өгөөд ингээд явчихж байгаа байхгүй. Тэрнтэй яг ер нь бол үзэгчтэй бас тэрийг бас хэлмээр л санагдаад идэв. Байнга л дандаа л хэлж явмаар санагдтыг. Ямар нэгэн одоо ярилцлах ч юм уу те иймэрхүү асуудал дээр бол би дандаа заавалчгүй хэлмээр санагдаад идэв. Одоо бид нэр өөрсдөө ягаад гэвэл энэ чи хүүхэд чинь дөнгөж одоо цав цагаан цааш штэ бүх юмас ингээд мэдрэмж авж байгаа юмн дээр те та нар одоо том хүмүүс ээжиж болилдоо ээж аав нь ээж те хүүхдтэйгээ тэгж харц муухай авахгүй юу. Харин ингэж димөр өөрийнх нь тэр муухай юмнуудыг зүгээр гэрийнхэн гадаа орхиод их нартайгаа гой харьцаад ингэ явна гэдэг чинь тэр чинь амьдрал чинь чиний гэр бүл чинь ингээ гой цэцгэллэн штэ. Бүр загнаа ичлээ яана үзэгчтэй уушлаарай. Яг үнэндээ хэлэхэд
нэх одоо юу гэдэг би жүжигчний мэрэгжилтэй айгуу туртай хайртай. Найруулагчийн мэрэгжил найруулагч бол гоё л доо. Гэхдээ одоо миний хувьд болохоор би найруулагч болох гэж те энэ киног одоо хийх одоо энэ кинонуудыг хийх тийм хүсэл бол биш байхгүй юу. Зүгээр дотроо юу боддгийг хүмүүст яг иймэрхүү юм хүргэх юмсан гэдэг миний тэр нэг зориг гэдэг ч юм хүсэл байгаад байгаа байхгүй юу. Одоо өөрийнх нь дотор байгаа. Одоо жишээлбэл алдар жирийг ингээл жишээлбэл аваад үзье л да тий. Надад болохоор тэр чинь одоо алдар жирий гэдэг ситком цуврал тий ингээд залуучуудын хоорондын харьцааны тухай би ингээд харуулахыг хүссэн бохгүй юу. Ягаад гэвэл манай Монголд амар их залуучууд ингээд бие биенийгаа үйл ойлголцсноос болж ингэж салсан хосууд маш их байдаг байхгүй юу. Би тэрэн дээр айгүй тэгэхэд тэр үед би одоо юу гэдгийг ихнэртэй болоог байсан шүү дээ. Гэхдээ би ч уран бүтээлч хүн болохоор мэдээж ойлгомжтой нийгэмд ямар зүйл одоо хөндөгдөж чинь те тэрийг би нөгөө өнцгөөс нь инээдмийн маягаар харуулж байгаа боловч яг эмэгтэй эрэгтэй хүний хоёр одоо харилцааг би харуулахыг айгүй их зорж исэн бохгүй зорьсон бохгүй сайн болсон ч юм уу ч юм мэдэхгүй ямар ч байсан үзэгчд бол тэр хоёрыг үзэд бол ингээд бүр ингээд инээгээ те одоо юу гэдэг яг ингэдэж шít гэдэг ч юм уу ийм юм байдаг бохгүй те одоо ингээд залуучууд өнөөдөр бие биентэйгээ хичнээн ингээд бие биентэй хайртай ч гэсэн одоо алдар жирий шиг ингээл хэрэлдээл яваад байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгтээ бие биендээ ингээл тунаал ингээл тэгээ бие биендээ буруу хэлчих юм бол тэгэл тэрэндээ гомдол ингээл яваад яг тэр энэ амьдрал дээр байдаг зүйлүүдийг л манайхан ингээ тий ингээ бие биенийгаа бас сонсож үзээрэй тий. Тэр юмнуудыг л би илэрхийлэх гэж ингэж хийсэн бохгүй. Тэгснээс би найруулагч тий одоо яг ингээд найруулга мэдээж ойлгомжтой тим юм гаргахын тулд яг тэр нөгөө нэг найруулагч гэдэг зүйл чинь ингээ өөрөө гараад ирчихэж байгаа болохоор л тийм байгаад байгаа байхгүй юу. Одоо ингээд кино гараад ингээд хүмүүст ингээд таалагдах нь тий одоо ингээд таалагдаад зүв байсан байна. Энэ бодол гэдэг ч юм уу энэ жүжигчтэй ингээд яг бодснороо ингээд тоглуулах нь зүв үү эсвэл яг нөгөө одоо найруулагчийн мэрэгжлэр те одоо сурснараа ингэж тоглуулж явах нь зөв үү гэх ингээл маш их юмуд байдаг хөхгүй юу те жүжигч чинь бас өөрсдийн одоо гаргамаар байгаа тэр дүрийг гаргаад тэр жүжигчтэнтэйгээ хамт ажиллаад ингээд надад бол найруулагч нь тэр нөгөө жүжигчтэйгээ хамт ажиллах нь надад айгүй гоё санагддаг л та. Би өөрөө ингээд жүжигчин хүн бэжж ингээд кино зохиолоо ингээд одоо жишээлбэл бичэн штэ тий мэдээж ойлгомжтой тэр зохиолууд чинь би надаас гарсан юмнууд тахгүй юу. Тэгүн гол тэднийга би өөрөө дотроо ингээд төсөөлөд ингээд тийм дүр ийм юм ингэж энэ дүр нь ингэх ёстой ингэж тэнд ингээд одоо жишээлбэл одоо тэр дүрийн уналт гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд ингээд тооцоолсон байхад тэднийга ингэж чиглүүлж ингэж явж байгаа тэр найруулагч бол айгүй мундаг. Тэгээд дээрэс нь кино ч ингээд шууд эхнээс нь ахуулаад одоо юу гэдэг киног одоо бид нэр эхнээс нь ахуулаад дуусна үздэг шүү дээ. Тэр шиг тэгж хизэж хийхгүй шүү дээ. Зарим хүмүүс тэгж бодд юм шиг байгаа. Зүгээр кино ингээд болохоос өмнө эхнээс нь ахуулаад ингээд хийгээв шүү дээ. Үгүй шүү дээ. Тэр чинь энэ тэндээс нь авж байгаа. Тийм болохоор дөрүүдийнх нь шугамыг заавалчгүй анзаарж авах хэрэгтэй гэл ингээд найруулагч хүн бол заавалчгүй тэрийг олон юмнуудыг бүгдийг боддож яа штэ. Одоо жишээлбэл энэ хаалгаар гараад энэ цааталт авахгүйгээр өөр бүр хэдэн хоногийн дараа өөр хаалганаас тэр дүр чинь гарч ирээд уурлаад эсвэл уйлаад гэдэг ч юм уу ингэж байхад тэр хаалганаас одоо тэр өөр өрөөнд ирж чад тэр өрөөний хаалганаас гараад ингээд дунд нь 7 хоногийн дараа нөгөө жүжигчнийгаа тэр одоо үргэлжлүүлж тэр нөгөө нэг юугаа өргөжлүүлэх ёстой болж таарж штэ тэр шугамыг алдуулахгүй тул ихтэй чи тэгсэн штэ тэр 7 тэгсэн штэ тэр үеч чинь чамд ийм юм болж исэн штэ тэрнээс чи ийм айхтар мэдээ сонссон болохоор чи тэнчнээс үйлэд гарцсан байгаа. Тэгэхээр чи яг тэр тийшээ заавалчгүй авах ёстой гэд тэ ингээд гоё жүжигчтэйгээ гоё ажиллаад
чиглүүлээд ингээд өөрийнхөө бодсон тэр одоо дүрийг гаргахын тулд тэгж явж байгаа нь надад бас найруулагчдын хувьд бол үнэхээр гоё мэдрэмжлтэй. Тэгээд дараа нь ингээд монтаж ингээд үзэхлээр яг зорьсон тэр дүрийг те яг ингээд гаргацсан байна гэхлээр л амар гоё тийм ийм гоё одоо сэтгэл зүй авч байгаа байхгүй юу? Сэтгэл авч байгаа байхгүй юу? Кинонд ашиглагдсан зүйл гэх юм бол за мэдээж одоо манай сүүлийн үед бол кинонууд манд дандаа айрыгаар авч байгаа. За мэдээж айрыг камераар авсан. Энэ дээр нэмж хэлэхэд бол яг энэ кинонд зориулаад линзнүүд бол маш их оролцсон. Юу вэ гэхлээр одоо яг линз мэддэг хүмүүстэй гэж хэлэхэд бол аноморфик дурангаараа авсан. Тэгтээ дээрээс нь бас куки орсон. Куки дурангаар ашигласан. Мөн дээрээс нь микро дуран гэдэг бүр ийм урт ийм бүр ийм деталь бүр ингээд нүдний деталь авдаг тийм дуран байдаг хөөхгүй. Микро дуран гэдэг. Тэрүүгээр авсан. За дүрсний хувьд бол ийм байгаа. Мэдээж ойлгомжтой одоо манай кино B production-тай хамтарч хийж байгаа. B production яагаад B production-тай хамтарч хийж байгаа вэ гэхлээр энэ кино маань одоо анхны Dolby Atmos дууралттай кино болж байгаа. Dolby Atmos гэдэг нь бол зарим хүмүүст тайлбарлаж хэлэхэд бол маш одоо юу гэдэг товч тайлбарлаж хэлэх юм бол дээрээ дуурдаг таазаараа ингэж бас спикерүүд явагддаг байхгүй юу? Бид нар чи одоо 5-1 гэхлээр ингээл урдаа 3 одоо юу гэдэг шингэрийн дуурайд ингээд баасан дуурайд ингээд хойно ингээд 5-1 болчихж байгаа шүү дээ. 7-1 гэхлээр одоо 7-1 гэхлээр яг бид нар чинь байгаа тэгснэ дээрээс нь дахиад 2 спикер нэмэгдчихэж байгаа. Тэгжиж гэдэг ч юм уу те киноны нөгөө сонсоход тэгэх юм бол одоо энэ дээр чинь нэмэгдээд дахиад таазныхан ороод эхэлчихэж байгаа байхгүй. Таазныхан ороод ирэхлээр илүү их ийм одоо атом гэдэг ч юм уу одоо бүр ийм том дуурч эхэлж байгаа. Ягаад Atmos гэдэг Dolby Atmos гэдэг байгаа юм те. Дуурж байгаа хүрээнд бүр ингэж өшөө бүр өргөн болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Надад одоо алдах байхгүй. Попс. Өвшнүүдээс үж. Ажил дандаа гацж байна. Чи би байхгүй. Өнөөдрийн шүүхөр бол сансар болгоомжгүй алдаа биш. Яллагдагт ял хөвгөө. Хошоо вэ нохшгүй. Нөхрийн амнаас Амаас. Энэ бол чипт хоёрын амьдралын зураг байна. Энэ яг дөрвж хайрцаг. Симулятор доторх туршилт. Чи цаашир. Юу болоод байгааг надад тайлбарлах хэрэгтэй. Шинжлэх ухааны яг ингээд
суурин дээр ингээд одоо юу гэдэг янз янзын тооцоолол одоо би ярьчих юм бол одоо спойл болох гэдэг нь л да. Янз янзын өмнүүд дээр суурилсан тэгэж л яшиг зүгээр бөөрийн хэлэл хэлчихье. Ингээд суурилсан тийм одоо шинжлэх ухааны л кино уусан тэ. Мэдээж ойлгочтой дотроо бол драм одоо юу гэдэг тиймэрхүү зүйлүүд бол байгаа штэ. Гэхдээ миний хувьд болохоор шинжлэх ухаан. Ягаад ингээд шинжлэх ухаан руу ингээд одоо ингээд фокуслсан бэ гэхэлэр миний хувьд болохоор бас за яг нэг зүйлийг хэлээ л да. Миний хувьд болохоор манай Монгол улс одоо жишээлбэл ингээд хөгжих гэж зөндөө хичээж ин тэ. Зөндөө хичээж ин. Бүх юм дээр л одоо бизнесийн салбар одоо юу гэдэг нь уулуурхаа ингээл тийж ин тэ. Хэдүүлээ бас эрдэмтдээ хөгжүүлж үзэлдэл гэж би бодоод байгаа байхгүй юу. Олон эрдэмтэд байвал Монгол улс бүр хурдан хөгжих юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Ягаад мундаг одоо том улсууд те улс орнууд ингээд амар сайн хөгжилтэй байд. Тэнч чин эрдэмтэд маш их ба шүү дээ. Шинжлэх ухаан гой хөгжиж шүү дээ. Тэ эрдэмтэд байгаа болохоор одоо одооны бидний шүтээд байгаа химэл оюун ухаан ямар хурцтай хөгжиж байна. Тэр чинь эрдэмтэд л одоо математикийн тооцоол, физикийн тооцоол гэдэг ч юм уу те. Эсвэл одоо им эсвэл одоо өөр юу гэдэг биологоор ингээл им гаргаж ин химээр им гаргаж ин химийн юу өвчин зовлон ингээд эрдэмтэд их байх тусмал эдгээр чинь ингээд айгүй хөгжиж. Манайханд бол мундаг хүмүүс бол зөндөө байгаа шүү дээ. Тэгэхэд одоо шин залуучууд одоо шин залуу хүүхдүүд одоо дөнгөж одоо юу гэдэг 5 6 настай эсвэл 7 12 наслах нас хүртэлх хүүхдүүд одоо юу сонирхож байна? Хөгжим дуу бүжиг сонирхож байгаа байхгүй жишээлбэл те. Тэднийг ингээд зөв чиглүүлээд өгөх юм бол магадгүй барилгын инженерч болох ч юм уу те. Магадгүй одоо ёстой жинхэнэ яг ингээд гой салбараар ингээд гой хөгжүүлвэл надад гой юм болоо гэж бодоод тэгээд одоо өсвөр насны залуучуудаа ч гэсэн энэ киног үзэхлээр те бас гоё өөр мэдрэмж авах юм болоо те нэрээ бас сансар огторгүй. Одоо ингээд бид нар чинь ингэдэж штэ. Одоо жишээл Интерстеллар киног үзээд ёо сансар гарч үзэх юмсан гэхлээр сансарт гарч үзэхийн тулд ямар хүн байх ёстой гэдэг чинь маш чухал байхгүй. Зүгээр л ингийн хүн очил би сансарт гарыг мөнгө төлөөд хичнээн баян байсан ч гэсэн мөнгө төлөөд сансар руу нисч болно те. Тэр бол ч нэр мянгад одоо хэд вэ? Үнэхээр баян хүн бол тэгнэ. Яг жинхэнэ сансар руу нисээд ингэж явж байгаа эдгээр чинь бүгдээрээ эрдэмтэд штэ яг үндэ хэлэхэд те. Физикийн одоо физикчин дотроо ингээл задраал явчихж байгаа штэ те. Одоо сансар судал гэл ингээл задраа явчихын те химч биологч эдгээр чинь ингэж тэр сансар руу одоо өөр гариг руу явж байгаа штэ. Одоо жишээлбэл би ингээд ийм фантази хүнд амар фантазич биш те ер нь бол бодит жишээ байхгүй тийм биз дээ те. Ийм одоо ингээд би сансрын эцэгч болно гэдэг хүүхдийн тэр мөрөөдлийг бид нэр ингээд өшөө бүр гоё ингээд гаргаад өгч юм бол тэр чинь тэр хүүхд чинь сансрын эцэгч болохын тулд ямар юуны сансрын эцэгч болох юм те. Биологийн эрдэмтэн байж сансар руу нисэх юм уу? Химийн эрдэмтэн байж те сансар руу нисэх юм уу? Эднийг гоё ялгаж салгаасаа гэж бодоод байгаа юм л да. Инорвог би архихта зөвхөн чамайг бодон 7 секунд. Нүтрүү минь ширтэж хөвцөн мөчүүдээ. Заримдаа өнгөн гоног сэмхэн өмнө сэтгэлийн үнд. Би хондоо дарсан чамгийгээр эцгээрээ. Залуу уран бүтээлчтэй хандаж хэлэхэд за энэ киног заавал үзээсэй л гэж би бодож байна. Ягаад гэвэл би залуу уран бүтээлчдийн төлөө бас хийсэн гэж надад санагдтыг. Юу гэхээр ингээд айх биш те. Одоо өөрийнхөө бодсон юмыг өөрөө ингээд бодсон хүн байгаа шүү дээ. Одоо яг энэ киногоор төсөөлөх юм бол энэ кино одоо яг цэвэр алдрын бодол гэж хэлээд байгаа шүү дээ те. Тэгэхэд
ийм бодолтой одоо юу гэдэг Батагийнч бодол өөр бодол те иймэрхүү юм хийнэ гэсэн. Тэрэнд л үнэнч байгаасаа тэгээд бас сайн зохиолоо сайн одоо юу гэдэг те зохиол дээр сайн одоо хэрвээ зохиолч хүн байх юм бол зохиол дээр өшөө сайн дахин зохиол гэж бодоосаа те тэгээд бас дээрэс нь энэ киног үзээд юу аваасаа одоо инспирэшн те ийм юу санаа аваасаа ягаад гэвэл ер нь одоохондоо яг цаг нь биш юм болов гэсэн үед байгаа байхгүй. Тэгтээ ингээл өөртөөгөө одоо ярилцаал те ингээд энэ кинохон төлөө ингээ явсан болохоор за гаргая хий болгоё те энэ киног заавалжгүй хийх ёстой юм байна гэдэг тийм зүйл одоо өөрийгөө одоо ташуурцсан гэх юм уу да те хинч одоо чамд туслахгүй байж болно хинч туслахгүй юу үед ирнэ те тэгтээ чи яг зорьсон зорилгодоо заавалжгүй ингээ хүрх юм бол яг ийм зүйл болох юм байна те дотор чиний төсөөлж байгаа тэр юм чинь ингээд бүтэх юм байна гэдгийг л яг ингээд харуулахыг хүссэн л те уран бүтээлчд бол залуу тэр тусмаа залуу уран бүтээлчд бол ингээд айгүй өөрөөр харж үзэх байх гэж би бодод байгаа байхгүй. Миний яг бодож байгаа те одоо хэлэх гээд байгаа зүйлийг яг гоё ингээд ойлгож үзэх байх гэж би бодож байгаа. Энгийн үзэгчд ч гэсэн тэр хэлж чадахгүй ч гэсэн яг тэр мэдрэмжийг авах байх гэж би бодож байгаа. Эхний шалтгаан бол Dolby Atmos. Хоёр дахь шалтгаан гэвэл одоо шинжлэх ухаан таны мэдхгүй гэдэг ч юм уу тэр тал дээр орчиж байгаа. Гурав дахь шалтгаан гэх юм бол яана тэгэхээр чинь одоо яг спойл зааж арай. Гурав дахь шалтгаан гэх юм бол Ариун Бямбахан крашууд нь үзэндээ урд хожид харагдаагүй дүрээр гарч ирж байгаа байх гэж бодож байна. Тэгээ одоо бол яг постерууд нь цацагдсан байгаа болохоор типаж нь бол ингээ байж штэ тий гаднах төрх мөрөх байж ин тий. Гэхдээ бас айгүй гоё. Надад миний хувьд бол айгүй гоё санагдчихж байгаа. Үзэгчдэд ч бас бүр тэрнээс гоё санагдах байх гэж би бодож байгаа. Ингээ 3 дахь шалтгаан. Ингээ 3 шалтгаан. Болгоо. Өөр бас шалтгаан юм бол хэлмээргүй байна. Ягаад гэвэл тэр чинь ингээд яг ингээд спойл болох гээд байна. Тий. Болохоо. Баярлаа. Тэнгэрийн хязгаар тултал